За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос Monster Travel-ийн газраас дүлгөө мэдчилж байна. За өнөөдрийн подкаст маань Monster Travel-ийн газраас эрхлэн гаргадаг Reader подкастын маань 38 дугаар болж гарч байгаа юм байна. Өнөөдрийн бидний ярилцах бидний хөөрөл төсөдөв болвол Монтескигийн битэн цаг агаарын онлын тухай. Өөрөөр хэлбэл Хуулийн амин сүнс номын подкастын 2 дугаар хэсэг. Цаг агаар болон хүрээлэн буй орчин тухайн хүмүүсийн сэтгэлгээнд тухайн хүмүүсийн аж амьдралд хэрхэн нөлөөлд юм бэ? Үүнээсээ шалтгаалж одоо ямар шууд засгийн хэлбэрээр сонгох вэ? Ямар хуультай байх вэ гэдэг талаар бид өнөөдөр хөрвөлдөн. Өнөөдрийн зочдоор Хүмүүнлэгийн ухааны сургуулийн олон улс харилцаа нийгэм судлалын ахлах багш доктор Мегмар Дорж, эрх зүйч, хүний эрхийн активист Болор сайхан минь. Лондоныг сургуулийн судлаач, улс төр судлаач Санчир маань. Тэгээд дүлгөө миний бие буюу Хуулийн амин сүнс номын орчуулгын редактор. Бид хэд энэ номныхоо талаар ярилцах гээд цугласан байна. За яриагаа эхлэхээс өмнө би нэг зүйл хэлье гэж бодлоо. Тэр нь юу вэ гэхээр 1728 он санаж байна. Яг номныхоо бичвэрийг хийж эхлэхээс өмнө жоохон харааны бэрхшээлтэй болж гисэн. Хараа нь муудж гисэн, харааны бэрхшээлтэй болж гисэн. Тэгээд нэг шатуудуулаа байгаа. Тэгээд Бордоо хотын өөрийнхөө цайзтай очиод ямар ч хүнтэй уулзахгүй бар хоол идэгчгүй баг өдөржингөө шүнжэнгөө ном авчаал байгаадсэн. Урдаа нэг лад авчаал. Тэгээ нэг эмчтэй уулзсан гэж байгаа. Нөгөө эмч нь за Монтеске минь та одоо эрүүл мэндэ бодоо. Та хэрүү одоо ингээд дахиж ном бичээд ном шагаагаад тэгээд ивэл таны хараа бүр муудаад та бараг сохор аюултай болно шүү гэж хэлсэн ч мань хүн тис зөрөөд за би надад урдаад тавьсан зорилго байна. Надад өөрийн гэсэн бодол байна, өөрийн гэсэн зорилго байна. Биндээ хүчиж л өгнэ. Тэгэл Хуулийн амин сүнс номоо гаргаад тэгээд Хуулийн амин сүнс ном гарлаа. 1748 онд гарсан, харин 2хан жилийн дараа Хуулийн амин сүнсийг өмөөрхөө гэдэг номоо бичсэн. Энэ явдлаас 4хан жилийн дараа хараа нь бүр эрс муудаад тэгээд бүрэн сохор болоод тэгэл ертөнцийг мөнх усыг үзүүлсэн гэж ярьдаг. Тэгээд яг хуу тухайн үедээ нэлээд олон философи үг хэлэхтэй байсан вирту гэдэг үгээ хамгийн анхны хэвлэл дээр сайн тайлбарлаагүй байсан. Энийгээ сайн тайлбарлая, олон хүмүүсээ ойлгуулъя. Ялангуяа Францын одоо бүх хүмүүст ойлгуулъя. Хүн болгонд илүү ойлгомжтой болгоё гэд нэмэлт өөрчлөлт оруулж гисэн. Тэгээд яг насангууд болохоос өмнө бүх нэмэлт өөрчлөлт оруулчаад хэвлэлийн газар руу өгж явуулж амжилтгүй мань үүд болсон байх. Энийг нь л одоо өөрийнх нь төрсөн хүү Жан Батист де Сегунда гэж хүн одоо эцгийнхээ бичвэрийг одоо хэвлэлийн газар руу явуулаад одоо амьд ахуй цагтаа хийж амжаагүй хамгийн ариун нэмтэн ажлыг нь л ажил болгосон ийм түүхтэй. Цагаар явна л гэж яг юу вэ? Энэ тал дээр манай зочд өөрсдийн бодлоо болцгоо. Тэр нь хүрээлэн буй орчин тухайн нийгэмд, тухайн улс үндэстэнд нөлөөлдөг тухай санаа бол нэлээд эртний. Монтеске энийг бол яг өөрөө Хуулийн амин сүнс бүтээлдээ 3 дахь хэсэгт нэлээд боловсронгуй, нэлээд ойлгомжтой, нэлээд тийм шилхооны өндөр түвшинд авчираад тайлбарууд, жишээ, фактууд дээр батлах гэж баталсан. Ер нь бол баталсан цаашдаа бол дараагийн хөрсний онолчод гэж үздэг хүрээлэн буй орчны улс үндэстэн соёл иргэншилт нөлөөлдөг тухай санаа гаргасан байт. Тэгээд энэ санаа эртний улбаатай гэж түрүүн хэлсэн. Эртний грекийн философч Аристотл грекийн төр тус грекийн соёл иргэншил яагаад ийм хүчтэй байгаа тухай өөрөө тодорхой жишээнүүдээр тайлбарлаж бичсэн байдаг. Тэр нь хөрсний онолтой холбоод умардын улсууд буюу умардын үндэстнүүд хүйтэн эрсдэс тэр уур амьсгал байдаг хүмүүсийн хувьд бол биеийн хүчний хувьд бол том, бие бэлдрийн хувьд бол хүчтэй. Гэхдээ ийм ухаалаг төр тус байгуулах чадварын хувьд бол сул дорой байдаг. Харин эсвэргээрээ дорны улсууд тухайд грекийн үе харьцажсэн персүүд нэтер бол залтай тийм ээ засаглах ухаан тэр байдаг хэдий ч биеийн хүчээр бол сул дорой. Яг энэ дунд байж байгаа грекүүд аль алиг нь хослуулж чадсан учраас агуу төр тусыг агуу соёл иргэншлийг байгуулж чадсан гэж Аристотл бичүүлдээсэн байдаг. Монтескегийн үндсэн санаа нь бол хүрээлэн буй орчны одоо дэлхийн одоо физик газар зүйн одоо нөхцлөөс шалтгаалаад энэ тэнд байж байгаа соёл иргэншлүүдийн онцлог бол тэр хүрээлэн буй орчноос шалтгаалдаг гэсэн тухай
санаа. Эндээсээ шалтгаалаад нөгөө хүмүүсийн зам байдал өөр байх тухай, тэр хүмүүсийн зам байдал нийгмийн харилцааг зохицуулж ялах хууль эрх зүйн бас ондоо байх тухай энэ 3 дахь хэсгээр бичсэн байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр Монскегийн одоо хуулийн амин сүнсийн тэр явж эцсийн тэр санаа нь бол тэр хуулийн амин сүнс, хууль ямар тохиолдолд одоо хэрэгжих вэ гэхээр хүндэл тохирж, нийгэмдэл тохирж, соёл өрнөшлөлтөд тохирж байж гэмээр хууль өөрөө одоо хэрэгжигдэх тухай санаа юм болов гэж би бодоод байгаа шүү дээ. Тэгээд санчаар судлаач явд. Сая Мега багшийн шиг иймэрхүү төрлийн хүний нийгмийн болон институцийн чанар чансаа бусад онцлогуудыг тухайн нутгийн илүү газар зүүн талаас нь цагуур хөрсдөн бол би тайлбарласан онолууд маш их байдаг. Тэгээд энэ орчин үеийн улс төр судлал болон нийгмийн ухаанууд ч гэсэн маш их гүн дэвжсэн байдаг. Тэгэхээр энэ яг өнөөдрийн нийгэмд хэр бодиттой гэвэл бас их өөр асуулт гарч ирэх баг. Мэдээж улс үндэстнүүдийн үүссэн нөхцөл байдал дээр бол энэ маш өндөр үр нөлөөтэй. Энийг маш олон судалгаа баталдаг. Том соёл иргэншлүүд одоо бидний соёл иргэншил гэж нэрлэдэг эталон болсон улсууд дандаа том голын сав газруудаар эргээр үссэн байдаг жишээтэй. Олон хүн амьдрах боломжтой гэдэг хэсүүлээд иймэрхүү. За харин өнөөдрийн бидний глобалчсан гэж нэрлэдэг байгаа. Хөрөнгө капитал хүн ажилтны уурсгал нефт шовт басан соёлын нөлөөлөл өглөө нэг газар алдартай болоход орон бид нар дагаад байгаа гэдэг ийм нийгэмд яг цагуурын газар зүүн асуудлууд хэр нөлөөтэй вэхээр би хамаагүй багассан болов гэж боддог. Түрүүний ярьсан нөхцөлтэй харьцуулах юм бол ялангуяа техник технологи өндөр хөгжсөн. Бараг ямар ч нөхцөлийг хиймлэр бүрдүүлээд дотор нь амьдрчих боломжтой өнөөгийн нийгэмд газар зүүхээс илүү бусад мэдээж газар зүүн тухайн үндэстний онцлогтой холбоотой. Гэхдээ илүү тухайн нийгмийн ялангуяа орчин үеийнсэн гэдэг одоо нийгмийн түүхэн угшил болох колоничлалт төрсөн үгүй юу? Хэрвээ ямар нэгэн улсын даралд байсан бол тэр нь ямар хуу улс байсан, ямар засаглалын загвартай, эдийн засгийн ямар нэгэн блокт байсан бол тэр нь ямар эдийн засгийн блок байсан гэгчлэн нийгэм эдийн засаг бусад хүчин зүйлүүд бас их нөлөө үзүүлэх болоо. Энэ нь мэдээж хөрсний өмнө нэгдэхүүгүй би сайн мэдэхгүй байна. Хэрвээ Руссо одоо байгаа газраас гарч ирээд бидний сонсох юм бол шууд үгүйсэхгүй баха. Тодорхой хэмжээнд энэ нөлөөлөл явцсан гэсэн утгаараа. Тэгээд одоо үндсэн хуулийн түрүүний нэмэлт өөрчлөлт ер нь үндсэн хууль гэдэг тухайн дээр буугаад үзэх юм бол бас бид нар ямар улс, ямар түүхэн нөхцөлд, ямар засаглалын хэлбэрээс ямар л шилжсэн бай. Үндсэн хууль гэдэг тэр үед бэлэгдлийн хувьд легитим шанар хангахын хувьд ямар нөлөөтэй байсан бэ гэдгийг би тайлт дурдсан түрүү. Тэгэхээр мэдээж миний түрүүний ярьснаар 90-ад он шилжилт хийж ирсэн улсуудын ихэнх нь урд нь баг тусгаар улс гэхэд хэцүү байсан улсууд их байсан Тэр улсуудад мэдээж үндсэн хууль гэдэг нь тодорхой хэмжээний төрөлт улс, үндэстэн улс байхын гол шалгуур нь үндсэн хууль гэдэг бичиг баримттай байх гэдэг бас учраас тэр чигээр нь ерөөс нэг 2 жилийн интервал хугацаанд дотор батлаа явцсан байдаг Тэгээд ерөнхийдөө бол тэр нь түрүүний миний ярьснаар либерал гэх юм. Үнэхээр ноёлж исэн үе учраас их төстэй байдаг хоорондоо Тэгээд тэрийг мэдээж одоо энэ ялангуяа хамгийн сүүлд сая батлагдсан ерөнхийлөгч сойрхсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой байх юм бол энэ талаас нь бас авч үзвэл их өрөөгөөжтэй баялаг санаанууд гарчих болов гэж бодож байгаа. Нэгдүгээр мэдээж үндсэн хууль гэдэг бэлэгдэлийн хувьд ямар юу вэ Энийг өөрчилсөн улс төрийн хүчин гэдэг тэгээд зэм чанар олж авах уугүй юу гэдэг талаас нь хараад нөгөө тал нь гэвэл миний бас нэг дэвшүүлэх өнцөг гэх юм бол улс орнууд болгон түрүүний миний ярьсан шиг ялангуяа хөгжиж буу гэдэг нэрэлтэй ядуу дураа буураа ямар хөгжилтэй улс орнууд илүү их копидах тэр чигээр нь авчих болох юм нэг талаас хүсэлтэй байсан. Ягаад гэвэл бид нар адилхан харагдах гэдэг бусад хөгжсөн гэсэн улс орнуудтай нөгөө талаас энэ олон хууль дүрм журыг баталчих юм бол бид нар сэнглийн мандад төгчих юм шиг тийм ойлголттой байсан. Маш олон төв. Тэгээд манай хэцүү хүн их ярддаг 600 гаруй бараг 700 шахам хууль дүрм журыг хуультай баталсан байна. Тэгээд тэрнийх нь уялдаа холбоо нь хаана байна? Үнэхээр одоо нийгэмд энэ эрг шугад харж байгаа юм. Бодит
бие организм гэдээ дутах юм бол тэр суц нь хаа ураа гүйж байгаа юм те. Энэ асуудлыг ярил их баялаг сонирхолтой байгаа л гэж бодож байна. За манай болон сайхны хувьд эрх зүйч хүний хувьд эхлээд хуулийн амь сүнс номын ач холбогдлыг хэлвэл. За подкаст нурдаа оруулсанд баярлалаа. Нэлээд олон юм ярих болно л доо. Ягаад гэвэл эн чинь өөрөө одоогийн бидний яриад байгаа өндөр хөгжилтэй улс орнууд яаж тэр нөхцөл байдалд хүрсэн бэ? Түүнд хүрэхийн тулд санчрын хэлээд байгаа тэр институцээс гадна өөр юу нөлөөлөх вэ гэдгийг анх удаа цогцоор нь хөндөж гаргахыг оролдсон гэж би хувьдаа бол хардаг. Ягаад гэвэл хүмүүсийн бодол санаанд юу суугаад тэр нь яаж илэрлээ болоод тэр нь эргээд төрийн институц бол нийгмийн харилцаагаа зохицуулж байдаг юм бэ гэдэг асуултыг л энэ хүн ер нь бол хайсан гэж би хувьдаа боддог. Тэгээ яг түүнийг илэрхийлэхдээ бол хуулийн амин сүнсгээд нэрлэлсэн болохоос үндсэндээ хүмүүс яаж одоо эрх зүйлдэг юг зөв буруу гэж хардаг тэр нь өөрөө эргээд нийгмийн амьдралд яаж илэрлээ болдог. Энэ төрийн институцийг гэдэг юм уу төрийн байгууламжийг бий болгоход хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг бол байгалийн шинжилгээ ухааны суурь мэдлэг дээр тулгуурлаад өөрийн ажиглалт болон бусад нийгмийн үеийн хөгжлүүдийг хараад гаргаж ирсэн ном гэдгээр нь бол одоо хүртэл цаг үе алдаагүй гэж боддог. Түүний яг энэ номны одоо бидний ярьж байгаа хэсэг дээр энэ хөрсний онол гэдэг нөө газар зүүн онцлогийг тусгайлан анхаарсан байх гэдэг санаа нь бол өөрөө зөвхөн хүнийг нийгмийн амьтан гэж харахгүй шүү. Та нар бас анхдагч шинжийг нь давхар нэгтэлж байгаарай гэдэг зүйлийг бол давхар мессеж болгож хэлсэн болов гэдэг зүйлийг онцлмоор байна. Өөр нэг зүйл маань юу юм гэхээр энийг өнөөдөр бид нар яагаад харах хэрэгтэй юм гэхээр нэгдүгürt яг эрх зүйч мэрэгчлэлтэй хуульч болохыг төлөвлөж байгаа хүмүүст бол энэ төрийг ойлгох, төрд ямар эрх мэдэл байгаа, төрийн институц яаж ажиллах юм, тэр нь өөрөө эргээд нийгмийн бүлэг болсон хүмүүс яаж нөлөөлөх юм гэдгийг нь ойлгоход нэг үнцэг, нэг линз, нүдний шил болох болов уу гэж харж байгаа. Нөгөө талдаа заавал нийгмийн юм уу хүмүүнлэгийн салбарын мэрэгчлэлтэй байхаас үл хамааран яг энэ хүний үзэл санааны дотор юу яригдж байна вэ гэхээр яг газар зүүн онцлогтой холбоогүй ч гэсэндээ улс төр өөрөө хүнийг ямар нөхцөл байдалд аваач боломжтой вэ гэдгийг гаргаж ирсэн. Бүр өөрийнх нь хэлсэн үгээр бол бүр улс төрийн институц хүнийг яаж боолчилдог вэ гэдгийг бол онцолж байгаа юм л. Тэгэхээр боолчлох гэдгийн цаана санчрын ярианд дурдсан тэр колоничлал бас давхар холбоотой ороод ир чинь нөгөө ямар улс эзэмрэх төрөмгий байдаг вэ? Ямар улс бусдын нөөцийг шууд ашигладаг вэ? Тэр нь өөрөө эргээд ямар төрийг бий болгодог вэ? Ямар төр нь тийм байдалд ордгоо вэ гэд маш олон жишээгээр маш олон нийгмийг харуулж ирснээр бид нар бол үндсэндээ Монтескьегийн энэ номыг уншсанаар зөв маш сонирхолтой түүхийн номыг тэр үед амьдарч ирсэн хүмүүсийн ишлэл үгээр тайлбарлаж байгаа юм шиг харч болно. Нөгөө талдаа бол шашныг яаж харах хэрэгтэй гэдгийг бас манай хөндөд авцсан. Тэгэхээр энэ бол зөвхөн өнөөдрийн бидний ярьж байгаа сэдэв маань бол газар зүүн онцлог байдал эргээд үндсэн үйлд яаж суусан байх ёстой юм ч гэдэг юм уу тэр нь өөрөө эргээд нийгмийн институц яаж бэхжүүлэх ёстой гэдгийг харж байгаа хэдий боловч яг томоороо энэ ном бол одоо хүртэл нийгмээ яаж харах юм бэ гэдэг томруулдаг шилийг бидэрт гарт барьж байна гэж бас хэлж болох. Тийм одоо энэ хуулийн амь сүнс номын 3 дугаар хэсэгт бичсэн энэ цаг агаарын онолын тухай миний нэг хамгийн таалагддаг ишлүүд. Тэр ишлэл нь юу вэ гэхээр хуулийн тухайн орныхоо газар зүйн шин чанарт хүйтэн халуун эсвэл сэрүүн цаг агаарт нь газрын хөрсний чанарт уг тухайн улсын байршил нутаг дэвсгэрийн хэмжээ цаашд бол одоо малчид, анчид, тариачид болон ард түмнийх амьдралын хэв маягт улсынхын төрийн тогтолцоогоор тодорхойлогддог эрх чөлөөнийх нь хэм хэмжээнд орсон суугчдын шашин шүтлэг, авиас чадварт ард түмнийх нь баялаг, тоо хэмжээнд, худалдаанд нь, зан сурт тунд нь хандлт нь нисэж байх ёстой гэд. Тэгээд мань хүн саян ишлээ юугаар туссан бэ гэсэн чинь цаг агаарын гүрэн болвол бусад аль ч гүрнээс хамгийн хүчтэй юм аа гэд. Тэгж л хэлсэн байгаа. Тэгээд одоо ингээд мань хүн ганцхан тухайн үеийн Француудын бас одоо шинжилсэнгүү эртний персүүдийг тухайн үеийн персүүдийг японочдыг, хятадуудыг, энэтхгүүдийг, германчуудыг дээр нь хамгийн сонирхолтой нь монголчуудыг хүртэл энд оруулсан баг. Тартарууд тий. Тэгээд монголчуудын тухай энэ дээр юу гэж гарч ирнэ гэсэн чинь бүр тусдаа монголчуудын гэсэн тусдаа бүлэгтэй. Тэр бүлгийг нь уншаад үзэнгүүт ийм байгаа. За Төв
Төв Азийн одоо тал нутагт одоо олон мянган жил одоо нүүдэлж дамжир суудаг байсан. Уг газарт нь болохоор тартаарууд ангро хийдэг. Яг хөрс нь ямар ч үжил шин байхгүй одоо өвөлдөө хасаад 40-оос 50 юм үрдэг. Зундаа нэмэх одоо 30-аас 40 юм үрдэг. Иймэрхүү эстэс уур амьсгалтай газар хэсэг нүүдэлж дамжирдаг. Маш зүүн тонор амьдардаг. Дарха бутрахай. Тэгээд эднэр одоо байнгын хэрэгцээний хямралд ордог. Хэрэгцээний хямралд орохдоо өсөн үсээгүй ингээд хажуу хавийнхаа хөрш ус орнууд буюу өмнө зүг рүү дайтдаг. Одоо дайтахаар дайлар морддог гэж байна. Дайлар мордоод тэгээд тархаа бутрахай одоо иймэрхүү нүлжтийг ганцхан нэг хүчтэй эзэн л одоо нэгтгэж чаддаг. Одоо нэгтгэж чадсан л гэдэг. Ингээл энийг ингээд харангууд бид бүхний сайн мэддэг монголчуудын түүхтэй илүү холбогдоод ялангуяа энэ хэрэгцээний хямралд ороод тэгээд өмнө зүг рүү ч гэдэг юм уу хажуу хавийн хөрс орнуудууд дарин товтолдог гэдэг нь одоо манайхны тухайн үеийн нөгөө жоохон хэрэгцээтэй үедээ өмнө зүгийн хөршүүдээр очиод нөгөө үнэгүй шопинг хийдэг гэдэг шиг л юмтай холбогдоод байгаа болов уу гэж харагдаад. Тэгээд одоо ингээд хамгийн ихний байдлаар хүмүүсийг ингээд цаг агаарын байдлаарс нь олон талаас нь хуваасан байгаа. Хүүтэн уур амьсгалтай газрын хүмүүс илүү чирэг, илүү том биетэй, илүү чирэг, илүү хөдөлмөрч. Тэгээд ан гөрөнд сайн болохоор хажуугаар бие бэлдэр сайн. Бие бэлдэр сайн болохоор илүү аливаа гартан тулаан дайм байлдаанд илүү сайн байдаг. Харин халуун орнд амьдардаг хүмүүс буюу халуун уур амьсгалтай хүмүүсийн шин чанар болохоор илүү назгайдуу, залхуудуу, аливаа ажлыг жоохон халтуурддаг. Тиймэрхүү хандлагатай гэж товчондоо бичсэн байна. Одоо ингээд энэ ч гэсэн одоо ингээд бас анзаардаг. Жишээ нь магадгүй бид нар одоо нэг гадаа нэг нэмэх 38 градус ч гэдэг юм уу, нэмэх 40 градуст бас ингээд офс дээр суугаад ямар ч агааржуулагч байхгүй тиймэрхүү битүү орчинд байхаар чинь ямар ч хүний бие физиологи жоохон ядарна, сүлдэн, хөлс гарна, тэгэхээр ажлын бүтээмж байхгүй нөгөө бид бүхний ярьдаг чинь нэг ажлын онгод, уран бүтээлийн онгод нь бахан унтарчдаг л гэж бас харагдаад байна. Унтаа хэлбэрт орно. Тэгээ унтаа хэлбэрт ордог. Тэгээ яг энэ хоёр байдлыг ингээд Монголтой харьцуулахад далаагаас аслагдчихсан. Тэгээд өвөлдөө хит хүтэн, зундаа халуун, эрдэс уур амьсгалтай, хөрснө үржил шимгүү. Иймэрхүү газар монголчууд яг аль категорид ороод байгаа юм бэ гэдэг асуулт бас илүү сонирхолтой болоод байгаа. Энэ тал дээр нэг модож өгш. Зан төлөвийн хувьд. Тий. Тэгэхээр Москва бол яг өөрөө явж тэр Төв Азийн болоод улаан уур амьсгал бүхий орнуудаар явж нэг field study буюу яг нэг юм одоо очиж судалгаа хийсэн үү яасан уу гэвэл бас өөр нэг асуудал. Өнгөрсөн олон түүхчид зүсгчдийн бүтээлүүд дээрээс маш том анализ хийсэн. Москва маш их том түүхийн олон их сурвалжууд дээр суурилж энэ бүтээлээ бичсэн учраас ер нь бол баталгаагүй гэж хэлэх аргагүй л байгаа юм л да. Тэгээд түрүүн нөгөө хэлсэн Аристотелийн орныхын ямар байдаг тухай, умардынхын ямар байдаг тухай энэ төр гэдэг тэр бүтээлүүдийг ч гэсэн Москва өөрийнхөө бүтээл тооцож бичсэн байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд ер нь тэр эрсдэс уур амьсгалтай орны хүмүүс тэр хүйтэн бүсийн хүмүүсийн бол тэр амьдрах чадвар, насан зохицох чадвар энэ өөрөө нөгөө түүний одоо шийдвэр гаргах чадвар болоод амьдралын идэвхтэй хэлбэрт нь эргээр нөлөөлдөг тухай Москва бичээд байгаа шүү дээ. Дулаан уур амьсгалын хүмүүс бол илүү боолын сэтгхүүтэй идэхгүй тэрийг тэгэхээр нөгөө дулаан уур амьсгалын хүмүүсийг бол илүү деспот буюу тэр боолын нийгэм нь оршин тогтож тэр нь боол бол өөрөөсөө тийм их идэвх санаачлахгүй боол бол шийдвэр нөлөөлдөг учраас тэр дулаан уур амьсгалын оронд байгаа хүмүүст бол тийм дарангуулагчийн дэглэм илүү зохистой. Харин өөрсдийн Европын хойд хэсгийн тэгээд энэ хүүтэн уур амьсгалын хүмүүс бол нэг идэвхтэй хүмүүс идэвхтэй учраас магадгүй бүгд насгал илүү зохимжтой байхаа гэсэн санааг бас бичсэн болов уу гэж хараад байдیں۔ Тэгээд гол нь Москвагийн санаа зүгээр дараа үеийн сэтгэгчид яаж нөлөө би нэлээд жоохон төрүүлээд ярьчих магадгүй. Одоо бид нар геополитикийн шинжилгээ гэж нэг том байгалийн шинжилгээ, нийгмийн шинжилгээний завсар хоорон дээр гарч ирсэн 19-р зууны сүүлүүд гарч ирсэн шинжилгээ байгаа. Энэ улсын ашиг сонирхол юу юм гэхээр орон зайн орчинд явдаг тухай.
Тэгэд энэ геополитикийн шинжилгээ ухааны үндэслэгч эцэг гэж нэрлэгдэх Фридрих Рассел бол ерөөс цэвэр Монтескьёгоос санаал авсан. Монтескьё өөрөө одоо бидний энэ өнөөдрийн улс төрийн философи, улс төр эрх зүй, нийгмийн юунд одоо том хувир оруулснаас гадна геополитикийн дараагийн сэтгэгчдийг ер нь төрүүлэхэд маш том чухал үзүүлсэн юм сэтгэгч байгаа. Тэгээ нөө Фридрих Рассел бол ерөөсөө ихний судалгаа хойд Америкийн хотын сурвалжлаг гэдэг Америкт байгаа герман хүмүүсийн Америкийн соёлд үзүүлсэн цагаачдын нөлөөг судлах гээд очисон чинь германууд нь Америкчдсан байхаар Монтескьёгийн санаа ер нь бол энэ тэгвэл тухайн хүрээлэн буй орчин хүмүүстэй нөлөөлд юм байна гэдэгс. Дараагийн судалгаа нь бол энэ Төв Азар тропикийн бус дулаан уур амьсгалаар хийгээд үрдүн нь бол ерөөсөө Монтескьётой яг лагаар нэгэнд өгүүлтийсэн байгаа. Тэгэхээр нөө эртний уур амьсгалтай хүмүүс бол илүү хитгэвтэй, чадвартай, оюуны болон физик чадамж асар өндөр ийм хүмүүс байт юм байна. Тэгэхээр энд ямар хууль эрх зүйн ямар төрлийн засаглал тогтолцоо байх ёстой гэдгийг бол Монтескьё хэлсэн. Фридрих Расселийн онол бол цаашаа бол улс орон зайгаа төлөх тухай тэгээ нөгөө түрүүн санчрын хэлсэн том Нийл мөрний сав дээр Египтийн тийм ээ Ефрат Тигр мөрний сав дээр Месопотамийн соёл өргөжлүүд тэгээд энэ нутгийн соёл өргөжлөх хөх мөрөн шар мөрний Хятадын соёл өргөжлүүд энэ хөрсөн дээр ургасан амьд биет улс бол хөрсөн дээр ургасан амьд биет гэдэг санааг Фридрих Рассел хэлснээр улсууд бол ондоо байршиж байгаа газраас шалтгаалууд ондоо тэгэхээр улсын одоо сүр жавхлан улс хүчтэй байхад нөлөөлдөг гол зүйл бол хөрс хүрээлэн борчин цаг уур гэдэг энэ гурван зүйлийг аваад үзсэн. Тэднээс амьдралын хэлбэрүүд, нийгмийн давхаргууд ондоо болох тухай, аж ахуйн ондоо болох тухай бичиж явсан. Тэгэхээр Монтескьёгийн тэр 3 дахь хэсгийн үндсэн санаа нь бол дэлхийн одоо энэ газар зүйн бүсчлээс шалтгаалууд улс үндэстнүүд ондоо байдаг гэдэг санаа бол дараа нь геополитикийн шинжилгээ ухаан үсгэд маш том хувь нэмэр оруулсан. Тэр дотроо нөгөө Францын Vidal de Lublache гэж Францын геополитик эцэг гэж үзэгдэг нөхөр бол нөгөө Франц хүнийг танихын тулд Францын хөрсийг судлах хэрэгтэй гэж бичсэн байдаг ш. Тэгэхээр бас л энэ нийгэм улс төр эрх зүй эдийн засгийн том бүтээлээс гадна нөөрэө геополитик аюул том их сурвалж болсон бүтээл юм болоод гэж бодоод байгаа ш. Тэг яг өндөр одоо нэмжлэхэд Монтескьё маань яг хуулийн сүнс номыг бичих судалгааны ажлууд дээр тэр ялангуяа цаг агаарын онол гэсэн хэсгийг бичих судалгааны ажил дээр 2 их сурвалжийг ашигласан гэж ярьд юм бэл. Эхний их сурвалж нь юу вэ гэхээр Аристотелийн улс төр гэдэг нь. Энэ дээр бол тухайн үедээ яг илүү цаг агаарын онол тэгээд хүрээлэн буй орчин тухайн хүний сэтгэл зүйд хэрэг нөлөөлдөг вэ гэсэн судлагдхуунуудыг уншаад тэрний дараа эртний грекийн ихэмч Хиппократын ус газар агаар гэдэг номыг илүү их уншаад тэгээ мань хүн чинь Англи, Голланд, Унгар гээд Европын их олон орнуудаар бараг 4-5 жишээ тандалтай хийж явахтаа л өдөр болгон өглөө болгон босоод энэ хоёр намаа гаргаж ирэл уншдаг гэсэн гэдэг юм. Яг над дээр тэр нэг бүтээл дээр байдаг ш нь дөөр сонсож байгаа Итали хүн болоод англи хүний ялгааг бүтээл дээр бичсэн байдаг шүү дээ. Ягаад Италиуд дөөр сонсохоор тэгээд хашгиралдаад хөөрөлдөд байгаа. Гэтэл яг тэр адилхан дуурийг нь англичууд сонсохоор тийм сэтгэл хөдлөл байхгүй байгаа нь юуных уу гэдэг. Тэгэхээр яг л тэр нэг хандлтын судалгааг бол Европын өмнөд хэсгийн чиглэг дулаан амьсгалын Италичууд болоод умард хэсгийн тэр одоо манд будантай англичуудын зан характер төлөвшөл ондоо байдаг тухай баталгаанууд ийм фактууд цуглуулаад явсан байгаа даа. Нэг огшин яран дээр яригдж байгаа тэр нөгөө онлууд гэдэг юм уу бусад салбарт оруулсан нөлөө гэдэг юм бол бас төрийн онол дээр ярьж болно. Төрийн онол дээр бол яг төр яаж үүссэн бэ гэдгийг тайлбарладаг хэд хэдэн сургаал байгааг нэг нь бол яхах усчлалтын онол буюу ус дагаж том соёл иргэншлүүд төрт улсууд бий болсон гэдэг. Тэгээ дараа нь болохоор хүмүүс хэрхэн бөөгнөрч бүлэг болж амьдэрсэн бэ гэдэг тархацаар нь ч байдаг юм уу. Нэг бол сүлд нийгмийн эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн ингээд төрийг тайлбарлаж байгаа онолуудын нэлээд айс савыг нь бүрдүүлэхэд бол Монтескьё хувь нэмрээ оруулсан гэж харж болж байгаа юм. Миний хувьд юу гэж боддог вэ гэхээр яг Монтескьё бол түүхэн үргээ үүсгэсэн. Энэ хүний бүтээл бол маш олон зүйлсийг түүхэн баримт болгож үлдээсэн үнэн. Гэхдээ түрүүний санчрын хэлсэн дээр юу яригдэж байна вэ гэхээр өнөөдөр яг энэ онол бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа юу гэдгийг бол эргэж хармаар болж байгаа. Нэгдүгээр дуур амьсгалын өөрчлөлт. Хүрээлэн буй орчин хүний нөлөөллөөс гадна хүн өөрөө зогсож өөрчилж чадахгүй тэр өөрчлөлтийн улмаас бол хувирын өөрчлөгдөж байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Тэгээд дараагийн нэг юм нь юу вэ гэхээр нөгөө анхандаа устгаж амьдрал урсж исэн бол одоо усны төлөөх
нөхцөл байдал маань эргээд нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа. Зөвхөн тэр газар шороотой байснараа биш. Эсвэл хүн ам ихтэй юм уу цөмийн цэнэгтэй буужгийн тоогоор явахгүй юм байна гэдгийг бол гаргаж ирж байгаараа бас онцлог. Үүн дээр нь юу яригдж байна вэ гэхээр Монтескиогийн төрийг ангилж байгаа ангил нь бас эргээ харахад тэр юугаар улс орны удирдан залах юм бэ гэдгийг бас эргээд хэлж байна. Эргээд манай өнөөгийн Монголын гэдэг юм уу дэлхийн нөхцөл байдал аваад үзэхээр хүний хэрэгцээг дагаж явах юм уу? Хүнийг бүгднийг наад жаргалтай байлгахын төлөө зорих юм уу? Тэгээд нөгөө шашныхны шүүмжийг сонссон гэдэг байгаа тэр виртуг тодорхойлсон нь өнөөдрийн нийгэмд яг манай дэлхийд тохирох зүйл үү гэдэг асуултыг бас Монтескио өөрөө босоод ирдэг бол гэж түрүүн хэлсэнчлэн ярианда өмнө дурдсанчлан бас асуувал сонирхолтой төр зураг гарч ирж магадгүй. Би хувьдаа юу гэж төсөөлж байна вэ гэхээр Монтескио өнөөдөр амьд байгаад яг өнөөгийн нөхцөл байдлыг судлаад яг хариулт хэллээ гэвэл виртуг яг өөрийнх нь тодорхойлсон виртуг нийгэм хүлээн зөвшөөрсөн байж чадах уу гэдэг дээр ямар хариулт хэлэх үү гэдэг бол надад бол сонирн байна. Яг өөрийнх нь ярьсан виртуг өнөөдөр яг энэ дэлхий дээр яг өнөөгийн нөхцөл байдлаар нийгмийн эдийн засаг улс төр соёлын хүрээнд чадах уу гэдгийг бол би хоёр оролцогчоос чиний урд ороод асуучмаар санагдаад байна. Гэтэл манай санчир Түрүүн нөгөө бөөсний онгоо гэдэг шиг би нөгөө юм л буцаал орохгүй болохгүй те. Тодорхой хэмжээний ялангуяа нийгмийн ухааны ойлголтууд жишээ нь virtue цаг үеийн онол гэдэг юм ба. Энэ бол яхаар тухайн хүний амьдарч исэн нөхцөл байдлаас ургаж гардаг ямар нэгэн байдлаар те. Яг энэ контекст түүхэн нөхцөлийг судалж үзээд энэ хүн хэний эсрэг ямар нөхцөл яг яах гэдэг энэ те ухагт хүн онол бас юм боловсруулад яриад ухуулад явуулсан байх гэдэг нь хамгийн чухал. Нийгмийн ухааны их хөгжил гэж ярих уу тий үйл явц ингээд хараад үзэхээр өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Ухагтхан онол тий бас нэр томьёогоо түүх нөхцөлтэй байсан гэдгийг нь хаяад абстракт бүх цаг үед үйлчлэгддэг тийм юм шиг одоо шашны харууд канон жуулаад шашны скрипт болгоод тэрийгэ тааруулах гэдэг ингээд явааддаг та. Тэрэн дээр тэгэхээр Монтескио дээр ярихад бол энэ Монтескиогийн ярьж байгаа liberty та эрх чөлөө liberty-ээр ялгаа virtue яг тухайн тэр контекстээс нь гарч ирнэ та. Хэрвээ тэгж авч үзэх юм бол маш их баялаг сэтгэж юм шиг санагддаг надад. Тэгэхгүй хэдүүлээ яг өнөөдөр яриа та энэ хүн эрх мэдлийг хуваарлах ёстой байсан байж гэдэгцэн байж гэдэг. Ингээд өнөөдөр буулгаад гэх юм бол тэр хүнд disservice гэж ярьдаг те. Тэр хүний нөгөө үнэт зүйл те ярьж байгаа юмх нь уламжлалыг нь баг үгүйсгсэн шинжтэй болж магадгүй гэж бодод байгаа. Тэгэхээр миний ярих гэдэг санаа бол Монтескиогийн түрүүнд дурдсан антрополог, социологийн шинжилгээ ухаанд бас тодорхой хэмжээний нөлөө оруулсан байж магадгүй гэж үздэг. Мэдээж социолог бол маш түргэн аж үйлдвэрж байсан нийгмийн асуудлыг яаж эвтэй гэхээс эрлүүгээр том хэмжээний мөргөлдөөн цус тий аллах хэллээгөө 1789 онгүйгээр шийдэх ямар аргууд байна тий шинэ анги давхаргууд нь яаж үүсэж байна энэ асуулыг ер нь зохицуулах боломжууд байна уу гэдэг эрэлхийллээс гарч ирсэн шинжилгээ байх жишээтэй тий тэгэхэд Монтескиог аваад шилдэг тий тодорхой хэмжээний би энэ бол миний яг оюун санааны онлын тодорхой хэмжээнд нөлөө энэ хүн намайг зүзэн шүү гэдэг тий социологч тийх байсан тэгээд антрополог дээр ярихад бас дахиад гараад байна тий тэгэхээр Монтескио нэг талаараа консерватив хүн юм шиг тийм маш олон тийм аспекттай тийм сэтгэгч боловч бас улс үндэстнүүдийн онцлогуудыг тэ харж ирснээр илүү бас тийм радикал шинжлэгч байсан болов уу харагдаад байгаа. Тэгэхгүй тэр үед бол ерөнхийдөө колоничлын сэтгэлгээ илт хөгжиж тэ хүчрэж исэн үе. Улс орнуудыг enlightened буюу гэгэрсэн бус зэрлэг соёлтой гэж яг иж хуваагдж эхлээд колоничлын маягийн шинжлэх ухаан нийгмийн ухаан үүсчихсэн үед ийм нэг яриа оно гэдэг бас нэг талаараа прогрессив шилт үзэлт юм байсан юм уу гэж бас харагдаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр ингэж ургуулж бодоод ингэж явал илүү баялаг сонирхолтой хэлцүүлгүүд санаанууд гарч ирэх болов уу гэж бодлоо. Данган цаг аарын онол гэдгээс яг бид нар түр хазаагаад яг Монтескио бас хэлс байдаг. Тухайн улсынх нь одоо цаг араас гадна түүхэн замлал нь бас их одоо сэтгэлгээнд нөлөөлдөг гэж. Энэчээс би бас юу гэж харж байна вэ гэхээр одоо монголчуудын хууль дэдлэх ёс гэхэд бас байна шүү дээ. Хүн төрөлхтний түүхэнд аливаа ингээд улс үндэстэн бусад улсын иргэшил байхаараа тухайн улсынхаа ноёрхож буй улсынхаа хуулийг албаар зөрчдөг. Одоо зөрчснөөрөө тухайн улсыгаа эсэргүүцэж байгаа нэгт хэлбэр болгодог гэсэн гаргалгаа гаргаад
Тэгээд Монголын хувьд болохоор яг хоо Манжчин улсын дор 200 жил байхдаа Манжаас тулгсан хуулийн дор 200 жил захирагдаад тэрнээс хараад зөвлөлт засгийн дор ороод зөвлөлт ах нараас одоо гаргасан хууль, үндсэн хуулиудад захирагдаад ингээд явсан байна. Тэгээ ингээд бодонгууд монголчуудын ингээд хууль дэдлэх ёс жоохон түүхэн талаас нь л илүү тайлбарлавал илүү төгөж очих юм болов уу гэж би хувьд хараад байгаа. Энэ тал дээр болор сайхан юу гэж бодож байна. Надад нэлээд хэдэн фактууд хэлмээр санагдлаа л да. Яг бүхэл бүтэн 300 жилийн энэ богино хугацаанд би бол хураангуулж чадахгүй. Гэхдээ би хувьдаа бол арай өөр байр суурьтай байдаг. Яг ачаар гэж хэлье. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ачаар 1200 оноос хойш Монголын бүх хуулиудыг олдсон их сурвалж дээр тулгуурлаад кирилл үсэг рүү буулгаад хэвлэлсэн эмхэтгэлийг нэг нийтлэгч гээд нэг удаа шүүж үзье. Тэгээд тэнчэнээс би ямар дүр зураг хаасан гэхлээр яг 1200-аас өмнө юу болсныг би мэдэхгүй. Яг цаасан дээр олдож байгаа надад их сурвалжуудыг аваад үзэхлээр их Монгол улсын үеэс Манжийн дарангуул гэхүү, иргэшээлт гэхүү, нөлөөнд орох хүртэлх хууль тогтоомжвол маш хүнээ хамгаалсан. Монгол хүний ашиг сонирхлыг энэ тэргүүнд тавьсан. Түүнийг чанд биелүүлээгүй тохиолдолд хинч байсан нийгмийн бүлгүүдэд тохирсон шийтгэлийн оноох зохицуулт байжээ гэж би харсан. Манжийн үеэс хойш юу болсон бэ гэхэлэр тэнцээ одоогийн бидний яриад байгаа, одоогийн бидний уламжил гэж мэтгээд байгаа зүйлс орж ирсэн юм байна гэдгийг харж болж байгаа юм л да. Тэгэхээр яг 17 дугаар зууны үеийн Манжийн зохицуултыг ороод ирэх юм бол нэг хэд хэдэн зохицуулт байна. Нэгдүгээрх нь болохоор гэрлэх зохицуултыг харж болж байгаа. Нэг хүний эрхийн үүднээс нь гендертэй холбоод нэг жишээ бат. Хэрвээ та хан хүний охинтой суух гэж байгаа харц байвал нүхлээгүй сувд мөнгөн бүлтэй тэмээ, мөнгөн тоногтой морь, мөнгөн аяг торог дурдан барьж ирнэ инжинд. Хэрвээ та ноён хүний охинтой суух гэж байгаа бол нүхлээгүй сувд мөнгөн аяг торог дурдан барьж ирнэ. Хэрвээ та харц хүнтний охинтой суух гэж байгаа харц хүн байх юм бол ваартай арх чансан махах болно. Тэгээд та нарын гэрэлснийг хүмүүс гэрчилж байх ёстой шүү гэсэн залтаа байна. Энэ Манжийн үед орж ирсэн. Энээс өмнөх үед бол ийм зүйл байгаагүй. Эмэгтэй хүнийг объект болгож харж байгаа, эмэгтэй хүнийг үнэлж болж байна, эмэгтэй хүнийг эрх хэрэгчлөөг нь хязгаарлах гэсэн залтууд бол өмнө байгаагүй. Энэ дэр гинт ороод ирж байгаа. Тэгээ энэний цаана юу харагдаж байна вэ гэхээр яг гэрлэх харилцаан дээр эмэгтэй эрэгтэй хүний харилцааг өмнө нь тэгш харж исэн байвал одоо бол ирэмбийн тогтоогоод эрэгтэй дээр эмэгтэй доор байна. Эрэгтэйг хизээч богтолж болно. Тэгээд эрх мэдэлтэй байх юм бол тэнцээ и төрөнгийн зааг ялгаа, ангийн зааг ялгаа, угсаа зааг ялгаа. Нөгөө талд эмэгтэй хүнийг цагаан мөнгө нүхлээгүй сувд гэдгээрээ хин нэгэнтэй уулзраагүй байх, ариун нандин байх гэдэг зүйлсүүдийг оруулж иржээ гэсэн зүйл цатыг харж болж байгаа. Нэг тэгт дүгнэлт. Хоёр дахь дүгнэлт нь юу юм гэхээр гэр бүл салах гэдэг нэг заалт байна. Тэгсэн чи юу ярьж байгаа нөх гэхээр гэрэлсэн хосуудын энжинд өгсөн зүйл одоо байгаа үед тэр энжинд байгаа өгсөн зүйлсийг буцааж өгнө. Тэр энжинд байгаа зүйлс байхгүй бол эхнэрийг энжгүүгээр гэр төргөмд нь буцаана гэж. Тэгэхээр нэг сувдан даруулгатай бүсгүй ирсэн. Тэгэнгүүтээ сувдан даруулгаа хоёулаа нэг 50% болгох чигээ зарчдаг. Тэгэнгүүтээ 50% нь одоо 500% болоод хашаанд байж идэг. Гэтэл эхнэр бол яг тэр өмчийг захиран зарцуулах мэдлгүй нэхэх боломжгүйгээр шууд төрхөмдөө буцаж ийн гэдэг бол өмчийн эрхийг хязгаарлалцсан заалтууд байж байгаа. Тэгээ ийм төрлийн заалтуудыг ингээ харах юм бол энэ Манжийн үед байна. Тэгэхээр Манжийн үед бол маш их тийм хүчтэй хуулийн заалт зохицуултуудыг хийж исэн, зан заншлыг нэвдэж исэн зүйлүүд байгаа юу би хувьдаа байдаг гэж харна. Үүн эсрэг бол мөрдөхгүй эсрэгцэж зогсохоос өөр аргагүй. Эсвэл түүнийг нь хуулийг нугалдаг байсныг нь бол би хүсүүсээгүй хэрэгцээ шаардлага гэж харж байгаа. Энд чинь өмнө байсан зан заншлыг нэвдэж ийн гэсэн. Хамгийн харамсалтай нь өнөөдөр нөгөө бэр гуйнгээ манайх нэг зан үйл үлддэг шүү дээ. Тэнгүүд бэр гуйхтаа заавал арх байх хэвээр, заавал мөнгө аяг байх хэвээр, торог дурдан байх хэвээр, тэгээд хаваалунд мах байх хэвээр гэдэг чинь өөрөө яг үндэ уламжлал мөн үү? Эсвэл Манжийн үеийн орж ирсэн нөлөө юу гэдгийг бид нар уг нь жоохон нааштай цаантай харах хэрэгтэй асуудал. Хоёрт нэг факт. Манжийн үед Монгол төрд өөрийн хүнийг бэлдэж тавихын тулд хүүхдүүдийг манжид сургадаг, манж сургуулаар сургадаг тохиолдол байсан байна. Гэтэл нөгөө хүүхдүүд нь Монгол үсгээс сурцсан, манж үсгээс сурцсан, аль хэдийн нөгөө 12 нас хүртэлтэй боловсрцсан мөртлөө шалгалтын дээр унаад байдаг.
шалгалтан дээр шалгалтаа муу өгöd байдаг. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь сайн сурахгүй нэг буцаачингууд эренгүүтээ энд Монголынхаа төрийн дор тал бичээч гэдэг юм уу ингээд маш сайн бичгийн төрийн хүмүүс болж исэн жишээнүүд байх жишээ. Тэгэхээр энэ бол юу юм гэхээр хууль дээдлэх ёс гэхээс илүүтэйгээр өв уламжлалаа бас нандиндаг байсан юм байна. Түүхэн уламжлал бол энэ бид нар төрийг ингэж барьж исэн, төрийг ингэж барина гэж гадны нөлөөтэй хуулийг нугалж исэн юм байна гэдгийг би бол манжи үйтэй холбож ингэж хармаар байна. 20 дугаар зуун бол үнэхээр айцсаар одоо Монтескигийн тохиолдол ч байгаа шүү дээ, айцсаар ноёдно гэдэг тийм ямар төр айцсыг ашигладаг юм бэ гэд тэгэнгүүт угаасаа өөрөө удаа дараа жишээ дуртацсан байна. Тэгэхээр 20 дугаар зууны одоо бидний 20 дугаар зууны түүхэн хөгжлийн зам хөгжлийг сонгосон тэр хэлбэр маань бол үндсэндээ маш айцсаас хамааралтай айцсыг тулгуурласан байсан. Тэр хүлэмжшүүрээс харахгүй. Энэ маань өөрөө бас маш олон зүйлийг зөөлсөн ч өнөөдрийн тусгаар тогтнолыг олсон гэж би бол хувьдаа хардаг. Яг орчин үед бид нар хууль дээдлэх ёсыг 92 оны үндсэн хуульд яаж хийсэн бэ гэдэг. Би бол үндсэн хуулийг 92 оны үндсэн хуулийг бол монголчуудын түүх, цус, нулимс, олон хүний амьаар олж авсан тэр бүх зүйлээрээ л бичсэн гэж би боддог. Үндсэн хуулийн оршил хэсгээр байгаа нэг залтаар л хийжчихэд байна. Хүмүүнлэг иргэний ардчсан нийгмийг Монголын ард түмэн бий болгохын тулд нэг дөрвөн арга замаар очноо. Энэ нийгэмд бид нар очих нь утоп ч гэсэн хизээ нэгэн цагт очно гэвэл явах зам маань энэ арга зам гэдэг нэг дөрвөн зүйлийг л онцож байгаа. Хизээч тусгаар тогтнол ив нэгдлээ хоорондоо уландаа гიშгэж будаа болохгүй. Ямар ч тохиолдолд хүний эрх хэрэгжүүлээ үндэсний ив нэгдэл ханганаа. Тэгээд төр ёсныхоо түүхэн уламжлалыг нандинахын хамт улс орнууд хаана явж гин улс орнуудтай мөр зэрэгсэж алхна гэсэн арга замыг тодорхойлсон байна. Энэ дотор хүний эрх хэрэгжүүлэлтэй холбоотой ганц зүйлийг хэл. Шашинтай холбоотой. Яг нь Монтеске шашны вирчуг өөрийн вирчуг болгож тодорхойлсон бол бид нар шашинтай холбоотой ямар түүх байна вэ гэж харах юм бол Лев Гумилевийн тодорхойлсноор бол нүүдэлч ард түмний хамгийн хүчрхэг байсан үеийг бол манай өөрийнх нь зохиол дээр монголчуудын соёл иргэншлийн оргил бол 13 дугаар зуун гэдэг хэлж байгаа. За тэгвэл 13 дугаар зуунд Монголд ирж исэн Карпенич байт юм уу, Рубрик гэж байт юм уу тэр бүх ингээд их сурвалжуудыг хараад үзэхлээр монголчууд олон шашныг зэрэг нэг дор цуглуулад танаа энэ шашин чи ямар үзэл баримталтай юуг үнэн гэж хардیں۔ ертөнцийн их юу ингээд хилцүүлж ирсэн гэд тэмдэглэл байх жишээ. Тэгээд одоо яг өвөр хангаан хар хойронд очих юм бол яг хар хойронгийн тойр бол маш олон шашны элементүүдтэй суурин байсны археологийн олдрууд байх жишээ. Гэтэл 13 дугаар зуунд соёл иргэншлийн оргилдоо хурж исэн гэтэр Басвинор онлоор тайлбарлаж байгаа Гумилевийн дүгнэлт хамгийн бидний оргилцыг гэж харах юм бол яг хэдхэн зууны дараа Манус цогтхон тайж гүүш хаан түр байх хоёр нэг шашны аль сургаал номлолыг багах юм бэ гэдэг дээр хоорондоо иргэний дайчиж байгаа. Хэдхэн зууны дараа. Тэгснээ тэр сургамж нь хойшоо явж ирсэн аа. Ер нь шашинтай байх юм уу? Эсвэл шашингүй байх юм уу гэснээ геноцид хийчих. Одоо орчин үеийн үгээр бол иргэний дан геноцид болохоос биш. Зүгээр нэгээ бол тэгэл хомруулаад алччихжээ л. Тэгэхээр энэ бол энэ цусан түүх бол бид нар шашныг яаж харах ёстой юм бэ гэдгийг олж авсан түүх. Яагаад үндсэн хуулийн тэр одоогийн заалтан дээр төр шашин хоёрын ирэмбиг төр нь дээрээ байна шүү. Шашин болуучлаараа хизээч төртэй энэ зэрэгц буюу төрийн дээр байхгүй шүү гэдэг маань бидний сургамж гэж харж болж байгаа. Сүүлийн жишээ. Нөгөө Мантгай цэцэн хатан кинон дээр нөгөө сатаа цэцэн би танд цагаан түүх авчирлаа гэдэг нэг ном уншуулах авчирсан чинь нөгөөх нь цэргийн эрдмэр хичээл нэгэ ном сумаар харавдаг шин. Тэрэн дээр авчирж байгаа ном бол нөгөө 10 буянт номын цагаан түүх гээд төр шашин хоёрыг зэрэгцүүлж яаж улс орныг удирдах вэ гэсэн агуулгатай Юан улсын ном байгаа. Тэгэхээр бид нар бол шашныг ашиглах үедээ ашиглаж байсан. Шашныг ашиглахдаа бид нар илүү прагматик байдлаар яг хэрэгцээтэй үед түүх нөхцөл байдалтай ашиглаж исэн болохоос биш тулгамцсан асуудлаа шийдвэрлэхийн тулд шашныг арга хэрэгсэл байдлаар ашиглаж исэн болохоос биш яг үндсэндээ тэр нь бидний яг түүхэн уламжлал мөн үү гэдгийг бол би үнэт зүйл мөн үү? Харин үнэт зүйл мөн үү гэдгийг бол би арай өөр асуулт болгож хармаар байгаа. Яг үнэхээр бидний вирчуг илэрхийлэх нэг бүрэлдэхүүн хэсэг мөн үү гэвэл би бол арай өөр барьсвартай байдаг. Тэгэхээр яг нөгөө саяхан мэдрэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийчлээ. Тэгээ үндсэн хуулийн үзэл санаанд үнэхээр хувь нэмэр оруулсан. Тэгэхээр яг яах аргагүй тэр нэг харанхуй зуунаас сэргэн мандлын зуун руу шилжсэн. Тэгээд тэр үеийн сэтгчнэрийн хувь нэмэр бол үгээр хэлэх аргагүй байгаа юм л да. Яг өөр өөрийн туршлага, өөр өөрийн замнал, өөр өөрийн өнцгөр тодорхойлсон. Ялангуяа Волтер төр шашин хоёр яагаад
тустай байх ёстой юм гэдэг ч юм уу. Томас Гоббсын тэр иргэд яг одоо Томас Гоббсыг нэг Либифиан гэл нэг Библийн мангасыг л эрх мэдэл төвлөрүүл аюултай гэж ярьдаг юм шиг бодоод байгаа юм. Гэтэл яг Томас Гоббсын хувьд ямар санаа байгаад байгаа юм гэхээр иргэд өөрсдөө оролцохгүй бол энэ төр улс чинь яаж хувирах юм бэ гэдгийг өнөөдрийн бидний нэг залуучуудын оролцоо, иргэдийн оролцоо, ер нь оролцоо ямар байх юм гэж ярьж байгаа энэ нийгэмд бол аль хэдийн тэр хүн хэдэн зууны өмнө хүндэтсэн гэж би хувьдаас хармаар санагддаг. Монтескигийн онлоос гадна Руссо байна. Тэгэхээр эдгээр өөрсдөө нэг нэгэндээ нөлөөлөхийн зэрэгцээгээр тухайн нийгэм төдийгүй ер нь хүний байгууламж эцэстээ бол ер нь хүний мөн чанар л бүгд өнгөсөн юм шиг санагдаад байна. Хүн юуг аврал болгож хардаг вэ? Эцээ хүрэхэд юуг одоо юу гэдгийг итгэл найдвар алддаг вэ? Итгэл найдвар нь юун дээр дэнжигнэн зогсдог вэ? Үхэл нүрэлсэн үед хүртэл яадаг вэ гэдгийг бас хэн өөрийнхөө тодорхойлох гэж үзсэн. Тэгэхдээ тэрийг хамгийн аимшигтай болж магадгүй хүний бүтээл буюу төртөө уйсан. Тэгээ тэр нь өөрөө эргээ хүний мөн чанар буюу эрх мэдэлтэй яаж сүлэлддгийг өөрөөсөөхөөр тайлбарласан болов уу гэж би бол хувьдаа харж байгаа. Тэгэхээр Монтескигийн тэр 40 жилийн замнал гэдэг юм уу, тэр өөрийнхөө биеэр туулж гаргаж ирсэн олж харсан энэ бүх зүйл маань өөрөө нэг талаараа бас хүний мөн чанарыг таних гэсэн бас өөрийнх нь эрэл хайгуул байсан юм болов уу гэж би бас бодох. Тэгэл ингээл бодонгууд Уильям сүнс ном маань Монтескье гэдэг хүний амьдралыг нь шийдсэн бараг бүтээл болчихсон гэж харагдаад. Тэгээ үүн дээр тооцоолоо зориулсан тийм. Үүн дээр нэг сонирхолтой баримт хэлвэл 1749 онд буюу ном гарснаас хэдхэн сарын дараа нэг Жон-Жак Руссо маань яг тухайн үед нэг нийгмийн гэрээ номоо өгөн бичиж эхэлчихсэн байсан юм бэл. Уг нь яг санаагаа олцсон тэгсэн мөрлө бичиж эхэлсэн байсан боловч номных нь бараг нийт одоо номны хөвлөл санааны 40-50% нь хуулийн амьсгалс номд очихсон байсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь одоо биччихсэн санаа нь аль хэдийн санааг нь аль хэдийн Монтескье биччихсэн байсан болохоор мань түн за миний хэлсэн санааг Монтескье бичсэн юм байна. Тийм болохоор би цоошин номоор эхлэгээд нийгмийн гэрээ номоо аль бисаар бичээд тэгээ 1762 онд л хэвлүүлж ирсэн юм билээ. Тэгэхээр Монтескье нөлөөлсөн гол бүтээлүүд бол Аристотелийн улс төр, Гиппократийн ус хөрсагаар тэгээд тухайн шашны буюу католик шашны уламжлал олон зүйл байна. Тэгээд нөлөөлсөн хүчин зүйлүүд дотор Макиавелли, Томас Гоббс хоёр л ялчгүй орж ирдэг байна. Тэгэхээр манай шир тэр нөгөө нэг Макиавелли, Томас Гоббс буюу нөгөө стрим философийн одоо реалист чиглэлийн хэд барууны тэгээ нөгөө хэд зүүнний дундаас л их левин бол бүгдийн л нэг юм хийн эцэж тоглолын тураахгүй гэдэг зарчмаар левин явуулаад тэгээ дээр нь цагуурын муур ингээл хөрсний хүчин зүйлүүдийг маш олон хүчин зүйлийг бодж байгаа энэ бүтээлийг бичсүүцэр энэ одоо тэгээ дахиад хэдэн зуун жил ч гэсэн энэ бүтээлийг тайлал уншаал төр засаглах ухаанд ашиглал хэрэглээл явах юм шиг байна л да. Тэгэхээр их сонирхолтой түрүүн болроо ер нь бол сонгодог сэтгэгч нар гэдэг ярьсан тийм. Тэгэхээр яхаар гуниг талаараа сонгодогч. Тэгэхээр энэ бол аж үйлдвэрийн капитализм дүнгийн зэсгэж ийсэн үе тийм. Дүнгэж өрн ургаа та англид гэсэн байсан үе тийм. Тэгэхээр ихэнх сэтгэгчнүүд төсөөлж байгаагүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд нийгмийн функционал буюу үүрэг ролоор дифференциац үүсдэг юм үсэг үүсдэг тийм. Дүнгэж протомаг явж ирсэн. Улс төр гэдэг эдийн засгаас бас салаагүй тийм. Эрүүл мэнд, хууль үндсэн үйл гэдэг салаагүй тийм. Тодорхой хэмжээнд сайн муу гэдэг утгаар нь биш зүгээр органик нэг цул зүйл байсан байх үеийн сэтгэгч нар. Тэгэхээр маш олон төрлийн юм ярьдаг тийм. Этик, улс төрийн засаглалын хэлбэр, хүний тийм онцлог чанар, улс орны онцлог тийм энэ сэтгэгчтэй нэг онцлог нь. Ер нь бол тийм нэгжээр нь хардаг бүх нийгмийг ерөнхийдөө тийм. Тэгэд мэдээж философи гэдэг задраад явсан тийм. Дотроос нь шинжлэх ухаанууд үүсээд эхэлж байна. Нийгмийн дифференциац нь хуулийн засаглал гэдэг юм өөр байна гэж ялгарч гарч ирэнгүүт тэрийг судлах хүмүүс гарч ирж байна. Тэнгүүт тэд нар тэрийгээ судалдаг болоод эхэлж тийм. Аж үйлдвэр үүсэнгүүт социологч гэдэг нэгжилт гарч ирээс. Философийн ерөнхийдөө судалдаг сэдвүүдээс нь тал талаас нь аваад байгаа гэсэн үг тийм. Хумслаад өгөө тийм. Тэгээд философийн хөгжлийг ингээ хараад үзэх юм бол хуучин онтолог тийм эпистемологи дээр суурлаа тийм. Улс гэж юу вэ? Хүн гэж юу вэ? Мөн чанар гэдэг ерөнхийдөө ингээд тодорхой барьж болохгүй маа гэхэд тодорхойлж болохоор нэг тийм бие онтологи тийм ийм зүйлүүдийг илэрхийлдэг байсан үе 20 дугаар 19 дугаар зууны сүүл үе 20 дугаар зуунд ороод ирэхэд
бүр тис эсрэгээр оронгоор ингээ айгуул аччих чийд тэ. Тэгэхээр угаасаа хүний нийгэмд гаднах орчноо ярьдаг байсан болохоос хүний нэг яг өөрийнх нь талаар одоо нэг бодлын хийсвэр юм шиг өөрийнх нь бүтээсэн юм талаар ийм их ном төрөл бүтээдэг үнэхээр байгаагүй дэлхийд дээр тэ. Одоо нэг номын дэлгүүр ороод ирэхэд дандаа хүний өөрийнх нь асуудлыг ярьдаг тэ. Тэгэхээр нөх хүн гүнлүү ингэж ороод тэ бидний үсгсэн юм шиг үү. Тэрийг үсгсэн дараа нь ингээд тэр нь хөгжөө явуулсан баг тэр нь дахиад энэ юу ингээд тэ дандаа өөрийгөө интроспект хийдэг тиймэрхүү болчиход байгаа байхгүй одоо тэ. Тэгэхээр дахиад Монтескигийн ном бичсэн түүх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярьж байгаа. Үндсэн хууль гэдэг зүйлийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг процессыг яаж судлах ёстой юм бэ? Ёстой гэхээс илүү яаж судлавал өөр өнцгөөс харуул яг энэ нийгэм тохирсон үүрэгтэй юм бэ гэдэг асуудлаар би нэг хоёрхан санаалаа. Нэгдүгээрт түрүү миний дурдсан үндсэн хууль гэдэг асуудлыг тодорхой хэмжээний үндсэн хуулийг юу гэж бодож байгаа гэдэг хүмүүсийн нарратив шийдэж идэх ерөөсөө. Англид жишээлбэл ингээд яваад гудамжинд та үндсэн хуультай юу гэхээр бүүм идэх байхгүй ерөөсөө. Яг харуулж идэх чадах ерөөсөө хоорхон 5% авлах юм. Тэгэхдээ үндсэн хууль гэдэг бидний яриад байгаа тэр ухтхан элдвний функц нь бол байгаад байгаа. Тэр нийгэм ажиллаад байгаа гэсэн үг тийм. Яг тэр концепт таарах үндсэн хууль Англид байхгүй мөртлөө де факто тэр механизм нэг ажил яваад гэж тийм. Тэгэхээр Монтескигийн нөгөө уламжил тийм төв тогтсон уламжил тийм ортой бас бүх юм ингээ авчиж байгаа шүү. Тэгэхээр үндсэн хууль гэдэг юм юу гэсэн нийгэмд байгаа ерөнхий нэг ойлголт нь маш чухал тийм судлагдсан болчиход байгаа өөрөө. Жишээлбэл. Тэгэхээр миний нэг айж байгаа юм нэхэр жоохон болгоомжлоод байгаа юм нэхэр үндсэн хууль гэдэг зүйлийг бас ер нь бол улс төрч гэхгүй дан бас хүмүүс юу гэж ойлгоод байгаа юм бэ гэхээр нэг тийм тенденц харагдаж байгаа нь манай нийгэмд үүсэж байгаа асуудлыг ер нь шийдчих юм биш өөрчлөл. Ер нь оронгоор нь биш юм ахэд ер нь гол юм шийдчих юм биш гэсэн хүлээлт үүсэж чинь нэгдүгээр. Тэр хүлээлттэй шууд холбоотойгоор үндсэн хууль гэдэг юу юм бэ гэдэг тэ концепт өөрөө дахиад өөрчлөлт гэж байгаа. Тэгэхээр аюул нь одоо юу гэдэг хараад ирэхээр энийг өөрчилчих юм бол болно гэдэг тал талын хүмүүс ингэж ярьж байгаа. Өөрчилчихэд асуудал огт дээрдэхгүй байх магадлал байгаад байгаа. Тэгвэл бидний үндсэн хуулиас илүү юм дэлхийд дээр биднийг зохицуулаад байна. Олон улсын хууль дүрм журм тэ капитализм олон улсын. Тэгэхээр батлаа хийдэг, нэмэлт өөрчлөлт оруулаа хийдэг юм өөрчлөгдөв. Тэнгүүд үндсэн хуулийн нэр хүнд улам навсах боломж харагдаад байна надаа. Тэр талаараа. Тэгэхээр бид нар тодорхой хэмжээнд 90 онд би болоортой санал нэгдэж байгаа. Тэр бол нарратив талаас нь би санал нэгдэж байгаа байхгүй. Тийм бид нар олон зуун жил хөсөмжилж ирсэн зүйлээ баталгаажуулах гэхээр нэг тийм материалын илэрхийлэл байгаад байгаа шүү дээ. Тэр нь үндсэн хууль яхаарахгүй болцсон. Бийжүүлсэн нэг тийм үндсэн хууль болчихсон байдаг. Тэр талаас нь хүмүүс хараад зэрэг ингээд тийм тодорхой хэмжээнд одоо бол ингэж хардаг. Тодорхой хэмжээнд үндсэн хууль шүү дээ тэр гэдэг. Ямар ч бараг ус төр явчихна. Үндсэн хуулинд ингэж болж байгаа юм уу? Ингэж хурж болж байгаа юм гэдэг утгаар нь тийм. Нөгөө талд нь энд яг эсрэгцэж байгаа зүйл нь таны ярьсан нийгэм тодорхой хэмжээнд хөгжиж идэг. Ямар ч үс нэг үйл явцад орж идэг. Өөрчлөгдөж идэг. Тэрэндээ тодорхой хэмжээнд таарах хэрэгтэй байдаг тийм. Тэгэхээр Америкт нэмэлт өөрчлөлт хийхгүйгээр надад дээд шүүгч байгаа тайлбараар ингээд явдаг тийм. Тэр нь нөлөөлөд. Заавал тэр бичиг хөрөхгүйгээр хөрөх гэж том юм болдог шүү дээ. Хош эндээ ингэж болж байгаа юм уу гэх тийм. Common law-та Британи бусад Commonwealth улсуудад бас өөрөөр ингэж шийдээ авчдаг ч юм уу тийм. Тэгэхээр энэ үндсэн хууль гэдэг юу болж байгаа гэдэг концепт нь бид нар хэрвээ болдог бол юу шийдэж чадах яг өнөөгийн нөхцөл. Юу угаасаа чадахгүй. Анхнаасаа тийм шийдэх ямар функцгүй байсан гэдгийг нь ялгаруулж гаргаж ирэхгүй бол бүх хүн өөрийнхөө айдентитэй улс төрийн зорилго бас бус байж болох бүх юмтайгаа тэрийг холбоод нөгөө тодорхой хэмжээний аналитик хүрээнд ингээ хязгаармалууд байх юм ухтхуныг хамаагүй ингээ тал нь тасдчихаад хин ч хэрэггүй болох гэдэг шиг хайц байгаад. Тэр миний тайлбарлаж байгаа өнцөг бол тэр нөгөө механизмууд бол зөндөө байгаа л да мэдээж дотор нь эрг шуурга хэлдэг юм. Тийм болохоор одоо ингээд заавал хуулийн сургуульчид, заавал хуулийн сургууль, улс төр судлалын сургуульчид юм уу нийгмийн ухаанаар хөөцөлдөг оюутнуудаас гадна хүм болгоны л унших ёстой нэг амьдралдаа заавал уншицсан байх ёстой л номуудыг нэг болчиход байгаа. Одоо манайх нүг гэдэг нь шүү дээ. Хүн амьд яваа цагтаа амьд байхдаа тим хийх ёстой гэдэг нэг мод тарих
ном бичих өөрч байдаг лээ. Байшин байхтай. Тиймэрхүү юмнууд. Яг тиймэрхүү юмнууд шиг хүн амьд байхдаа ямар ном уншсан байх хэрэгтэй вэ гэвэл тэгэл энэ хуулийн амин сүнсийг л эхлүүлээл яж жагаад уншаад ойлгоод авахыг аваад гээхин гээгээд Монгол хүний авах гээх ухаанаар л одоо зүгээр юм болов гэж. Би тэгээд энэ подкастыг энэ шинэ Monster хэвлэлийн газраас гаргасан шинэ хэвлэлийн тухай хэдэн үгээр энэ подкаст өндөрлөе гэж бодлоо. Энэ юу вэ гэхээр энэ номыг философийн нэр томьёо гэдэг бол одоогийн Монгол бас нэлээд хэцүү болчихсон асуудал. Ягаад гэвэл ингээд Монгол даяараа одоо философийн тэр нэр томьёог тэгж орчуулнаа. Тэгж орчуул суугаа гэсэн нэг тийм батламж үт юм уу универсал юм байхгүй болохоор энэ бол асуудалтай байдаг. Тийм болохоор энэ болгоныг нь шийдэхин тулд дан ганц хуулийн амь сүнс номыг бичвэл биш. Мотесквигийн нөгөө Перс захидлууд ном тэгээ ромчуудын сэргэн мандал хийгээд мандан бадрал хийгээд уналтын шалтгааны бодлууд гэдэг ном. Тэгээд ромчуудын шашны бодлогын диссертац гэдэг энэ болгон номнуудаас нь уншиж байгаа, диж татж байгаа, судалгаа хийж байгаа л тэгээд хамгийн хэцүү гэсэн нэр томьёонуудыг нь Монгол руу буулгах гэж оролцсон байна. Тэгээд нийтдээ 175 тайлбар зүйлд оруулаад тэгээд энэ болгон төр чин Франц одоо дэлхийн хаадууд байгаа Эртний Грек Ромын түүхээс эхлээд Эртний Грек Ромоос 18-р зууны хүртэл бараг 2000 жилийн бүх түүхэн жишээнүүд, түүхэн баялагууд, түүхэн хүмүүс, жанжид, хаад, ноёд бүгд байдаг. Энэ болгоныг нь илүү уншигт ойлгомжтой болгохын тулд тайлбар зүйл хэсгээр нь оруулсан. Тэгээд хамгийн сүүлд нь тайлбар толь гэдэг хэсэг гаргаад үүн дээр нь нөгөө virtu гэдэг үгийг маш сайн тайлбарлаад тэгээд номд орсон нөгөө диспот, диктатор нэр томьёодыг тайлбарласан. Тэр болгоныгоо л энэ тайлбар зүйлд, тайлбар толь хэсэгт оруулсан ийм хэвлэл болсон. Үүнийг нь Улаанбаатар дахь Франц элчин сайдын яамнаас нэлээд гүн тусалцаа үзүүлж Франц элчин сайд Филипп Мерлан гэдэг хүн маань өөрөө их сайшааж энэ номны шинэ хэвлэл гарч байгаад их баярлаж талархалтай хүлээж авсанд нь бид бүхэн бас баярлаад байна. Тийм болохоор та бүхэн нийгмийн ухааны оюутан одоо нийгмийн ухаан салбарын оюутан биш ч гэсэн бүх хүмүүс энэ номыг сайхан уншаад авахын аваад гээхин гээгээд тэгээд одоо магадгүй зөнцөл гэж юм байдаг, хууль гэж юм байдаг, хуульд ингэж бүрэлддэг, хуулийн баталгаатай ингл зүгээр юм бэ? Бид нар ямар нэгэн амьдраад байгаа юм бэ? Ямар улс төрийн системтэй байх ёстой юм бэ? Монголчууд бид нарыг ямар сэтгэлгээтэй юм бэ? Эртний бусад үндэстнүүд ямар сэтгэлгээтэй байсан юм бэ гэдгийг л энэ номноос л авах юм байна. Энэ ном дээр байгаа зүйлийг түрүүний бид нар ярьсан шиг юм үргэлж юм байх хэрэгтэй юм гэдгээр нь бус илүү номыг ингэж унших хэрэгтэй юм байх шүү гэдэг тал дээр бид нар жоохон хувь нэмэр оруулж чадсан болов уу гэж бодож байна. Тийм санчрээсэн дээр номыг харах өнцгийг бас тийм ээ илүү өөрчилсөн яриа болсон бахаа гэж бодож байна. Дээр нь манай дэлгэн шинэ редакцийн хувьд бол нэр томьёоны хувьд бол түүхэн хүмүүсийн нэрнүүдийн тайлбар зүйл толийг хонь оруулж өгснөөр энэ бүтээл өөрөө энэ одоо улс төрийн философи эрхцүү тийм ээ онлын талын одоо суур мэдлэггүй хүмүүс ч гэсэн энийг уншаад ойлгоход маш тийм хөнгөн хялбар болсон бүтээл. Тэгэхээр энийг ер нь заавал унших ёстой бүтээлүүдийн нэг номын санд чинь заавал байх ёстой бүтээлүүдийн нэг шүү гэж хэлмээр байна. Миний зүгээс бол нэг монголчуудын дунд номтой холбоотой нэг яриа байдаг юм байна л да. Уйлыг гэвэл Ушандрыг, Инээг гэвэл Элдэнтийг, Ухаан сууй гэвэл гурван улсын түүхийг уншаа гэд. Тэрэн дээр нь орчин цагийн болор сайхан нэг мөр нэмэр санагдчихлаа л да сая. Улсаа ойлгоё гэвэл хуулийн амин сүнсийг гэд нэмчихье гэж байгаа байхгүй. Тийм. Бид бүхэндээ хамт байсан, бид бүхний яриа сонссон, одоо төвчээртэй сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн подкастаараа уулзъя. Өнөөдрийн подкастт оролцсон зочдтой баярлалаа. Талархлаа илэрхийлээд энэ удаагийн подкастыг жаргая гэж